Дэлхий гэдэг нүдний өмнө байсараатлаа нууцаа амархан дэлгдэггүй хажин гариг. Өнөөдөр бид дэлхий биднээс юу нууж байна вэ гэсэн асуултад хариу хайж, орчин цагийн архилог ба байгалийн онцгойн мөрөөр аялна. Бичлэг эхлэхээс өмнө лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай. Кинотеатр ороход бид дуртай. Харин хүний гавал ясны дунд сууж байгаад экшн кино үзэн гэвэл ямар санагдах вэ? 2004 онд Парисын цагдаа Альберт Катакомбууд ээлжид шалгалт хийх үеэрээ эдгмээргүй зээлтэй таарчээ. Катакомбо гэдэг нь хотын доогуур сунсан авраг хонглын сүлжээ бөгөөд тэнд 6 сая хүний шарилнаас хадгалагддаг гэдэг. Тэр төөрмөр лабиринтын гүнд цагдаа нар 400 м квадрат талбайтай нэгэн танхим олсон байна. Тэнд мэргэжлийн дэлгөөц кино проектор хүртэл сурлалсан байжээ. Суудлуудыг бүр чулуун хананд нь сэлж хийсэн. Харин хажуугийн нэгэн ангал мэд хүндийд нь гарын уртай нөхөр, бар, жижиг ресторан шиг тохижулчихсан байсан гин. Хамгийн том асуулт нь тийш нь цахилгааныг яаж оруулсан юм бол? Хэн нэгэн хизээ гэдг нь тодорхойгүй. Цагдаа нар 3 хоногийн дараа хүчниймэн дахин очиход танхим хоосон болж шалан дээр нь биднийг олох гэж бидгийн оролт гих ганцхан бичиг үлдсэн байжээ. 66 сая жилийн өмнө нэгэн асар том солирвонож үлэг гүрвлүүдийн эрен үе төгссөн гэж бид ярьдаг. Гэхдээ тэд бүр мөсөн улмөргүй алга болоогүй. Тэдний шууд өрөөдөм өнөөдөрч бидний толгой дээгүүр нисэж байна. Тэр нь шууд юм. 2023 онд Хятадд 120 сая жилийн настай нэгэн чулуужмал олджээ. Түүнийг Кратонавис хэмээн нэрлсэн бөгөөд дүр төрх нь гайхалтай. Шувууны бихтэй далавч өдтэй мөртлөө толгойн яг л Тираннозавр Рекс шиг. Энэ бол хувьслын алдагдсан холбоос гэж хэлж болох төрөл юм. Орчин үеийн шувуудын ирүү хоёр талаараа уян тус тусдаа хөдөлж чаддаг. Ингэснээр үр засаж тижэл зөөхөд хэлбэр. Харин энэ сайхан амьтан зөвхөн доод эрүүгээ хөдөлгөж чаддаг байжээ. Яг л түүний сүрлэг өвөг болох магчин үлэг өрөвлүүд шиг. Далай гэдэг гайхалтай. Тэр тусмаа ёроолн бүрж гайхалтай ансан мэд. 2023 онд Эрдэмтэд шинэ нэгэн зүйлийг албан ёсоор бүртгэснийг Демоник Мөр Акул гэж нэрлэнэ. Нүдэн цагаан, яг л гариг шиг цэлцэтэл дэлэлцэн. Дээр нь өндөг нь хүртэл хачин, сэрвэ мэд хяртай, сүлжээ шиг ирмэгтэй. Харин Канадын хувьд байгаль нь өөр төрлийн гайхамшигтай хадгалжээ. 2011 онд уурхачид санамсаргүйгээр 110 сая жилийн настай нодозаврын бэлтгийг малтан гаргасан байна. Энэ нь өнөөдрийн байдлаар хамгийн төгс хадгалагдсан чулуужмал олдвруудын нэг гэж тооцогддог. Жинхэнэ утгаараа чулуун мөмий. Динозавр нь яг л зүгээр нэг хэвтээд амарч байгаа юм шиг. Арьсан, хуйган, бүр биеийн хэлбэр хэмжээ хүртэл бараг тэр чигтээ үлджээ. 2013 онд нэгэн Норвеги хүн дээврийн хүндийдөө тоосонд дарагдсан зураг олжээ. Шалгаад үзтэл тэр нь Ван Гогийн алдагдсан гэж үзэж байсан. Мон Мажуур дахь нар жаргал хэмээх жинхэнэ бүтээл байв. Эзэн нь түүнийг асар өндөр үнээр зарсан гэдэг. Гэвч энэ бүхнээс ч хэтэрхий хацтай нэг түүх бий. Калифорний нэгэн гэр бүл хашаандаа зугаалж яваад модны ёроолоос зэвэрсэн лазны амсар цухихыг анзаарчээ. Ухаж үзтэл ганц биш. Дахиад 7 яг тийм лаз гарч ирсэн байна. Дотроос нь 19-р зууны үеийн мянган алтан зоос гарч ирэв. Энэ олдврыг Седлрижийн нууц сан гэж нэрлсэн бөгөөд үнэлгээ нь үнэхээр нэг гэр бүлийн хувь заяаг тэр чигт нь өөрчлөхүйц хэмжээних байжээ. Ингээд л жирийн нэгэн алхалт алтан алхалт болж жирийн хүмүүс нэг л өдөр саягдан болсон түүхтэй. Банк, сейф хадгаламж гэдэг зүйл гарч ирэхээс өмнө хүний хамгийн найдвартай санхүүгийн системийг энгийнээр хэлбэл газрын нүх байсан. Хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хамгийн аюулгүй хадгалан гэвэл газар дорнуугаад орхих нь олон зуун жилийн турш хамгийн түгээмэл арга байжээ. Турк улсын одоогийн нутагт байрлаж байсан Эрдэнэ Грекийн нэг хотын төрийг археологийн хяналтын төслийн баг олон жил судалж ирсэн байна. Ихэнх үедээ тэдний олж байсан зүйлс нь жирийн ажлын өдөр тутмын баримтууд, шаварварны хэлтэрхий, зэвтэй сумны үзүүр гэх мэт байв. Гэтэл 2024 онд тэнд нэгэн нурсан байшингийн шалан даавар малтаж эхлэхэд тэднийг шаварвар олсон бөгөөд тэр варнаас алт бараг асгаруу шахан байсан гин.
Дотор нь Персийн Дарик гэж нэрлэгддэг манай эртний өмнөх 5 дугаар зууны алтан зооснууд байж, дээр нь Харвачийн дүрс Силестэй байжээ. Тэр үед Грек Персүүд энэ нутгийн төлөө байнга тэмцэлдэж, хот нэг газараас нөгөөд шилждэг үементэй цаг байсан. Судлаачдын таамагаар энэ вараалт нь нэгэн хөлсний цэрэг төгсөн цалингийн төлбөр байсан байж мэднэ. Нэг Дарик зоос тухайн үед бараг нэг цэргийн нэг сарын хөлстэй тэнцдэг байсан гэвэл варт байсан алт жинхэнэ их хөрөнгө гэсэн үг. Гэхдээ эзэн нь мөнгө өрж амжилтгүй. Магадгүй нэгэн мөргөлдөөнд амь алдсан бололтой. Ингээд л тэр цалин нь газрын гүнд 2500 жил амар тайван хэвтсээр зөвхөн өнөө цагт л хүмүүсийн гар дээр гарч иржээ. Европ бол дэлхийн 2 дугаар дайны үлдэгдэл. Нууцан өнөө хүртэл хадгалсаар байдаг тийм. Заримдаа элсэн дор мартагдсан бөөнхөр олдно. Заримдаа завирсан мин таралтана. Польшид олон 10 жилийн турш нэг түүх амнаас ам дамжин яригцаар ирсэн нь алтан галт тэрэг. Домогт үүснээр дайны төгсгөлөөр нацистууд нэгэн цуваг 300 тонн алт, зураг, үнэт хэдгэлээр дүүргээд түүнийг Ксенч цайзын дэрэгдэх нууц хонгил руу оруулан далдалсан. Гэтэл галт тэрхэн тэр жигтэй алга болсон гэдэг. Энэ яриа бараг 70 жил өлгөр гэж тооцогдож явсаар Петер Купер ба Андрес Рихтер нарын хүчтэй радараар оллоо гэж мэдэгдтэл дэлхий тэр чигтэн шуугасан. Бүр нэрээ нууцсан хүмүүс сонинд ваганы зураг гих мэт зүйлс хүртэл албаар тараасан гэдэг. Польшийн эрх баригчид тухайн бүсийг хамгаалалтад авч бараг бүтэн жил экскаватораар ухсан ч гайхамшиг болоогүй. Эцэст нь радарын галт тэрэг гэж андуурсан зүйл нь зүгээр л гад чулууны үе давхраг байсан бөгөөд зурагнууд нь хурамч байсан нь тогтоогдсон юм. Гэхдээ бүх зүйл талаар болсонгүй. 2023 онд Нидерландад нууцлалгүй болгосон баримтуудын дунд нэгэн газрын зураг гарч ирсэн бөгөөд Омерин гэдэг тосгоны орчим Хрест тэмдэглэсэн байв. Тэнд нацистууд банкнаас дээрэмдсэн 19 сая долларын үнэтэй алт, үнэч чулуу бүхий 4 хайрцаг болсон байж магадгүй гэсэн мэдээлэл байсан юм. Голландчууд энэ ертөнцийг 1945 оноос хойш хайсаар ирсэн ч үр дүн гараагүй. Гарын зураг олон нийтэд ил болсноор Омерин рүү металл хаагч барьсан хүмүүс бөөнөрөө цугларч эхэлжээ. Өнөөдөр бид дэлхий биднээс юм нуухтаа маш сайн, харин хүн төрлөختөн тэр нууцыг тайлахтаа илүү сайн гэдгийг тодрууллаа. Шин технологи, олон жилийн хайгуул, дээр нь бага зэрэг аз нэмэхэд л хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш алга болсон үнэн гэнтэл бидний өмнө гарч ирдэг. Тэгэхээр дараагийн нээлт хаанаас гарах бол? Элсэн доороос уу, мөсөн доороос уу? Эсвэл бидний өдөр тутмын амьдралын яг хажуугаас уу? Хэрвээ боломж байсан бол та өөрөө ямар нууцыг очиж хайх байсан бэ? Алга болсон хот уу? Эсвэл бичиг үсгийн хамгийн анхны мөрөө гэдгийг сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ үртэл сонссон танд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай.